За Сүхбаатар аймагт Малчин айлын хурдан удмын адуунуудыг хулгайлж төхөөрсөн ийм хэрэг гарсан байна. За тодорхойлбол Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын 4-р багийн Малчин Б 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7 тонны адууга Асгат сумын их уулын орчмоос алдсан. За ингээд адууга хайж явсаар 12 сарын 14-ний орой Онгон сумын Шүүд хөөвөр гэдэг газрын орчмоос цуг явсан айлын нэг үрээ орхигдсон байдалтай байхад нь олоод бусд нь сураг гараагүй хэвээр байгаа юм. За ингээд эрлийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэн хайж 2026 оны 1-р сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Алтат гэдэг газрын орчмоос тухайн адуунуудынхаа толгой арсыг нь хайсан байхыг олжээ. За ер нь бол орон нутагт үйлдэгдэж байгаа малын хулгайн хэрэг малчин айлууд гэр орноо эзэнгүй орхих, бэлчээргүй орхих, төв суурин бараадах үед ихэнхдээ гардаг байна. За энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг ер нь түргэгдэх малын хулгай удаа дараа үйлдэж байгаа этгээдүүдэд тавих хараа хяналт хариуцлагыг сайжруулах шаардлагатайг малчид ярьж байна. За ингээд 7 тонны адууга хулгайчдын гарт алдсан Малчин Б-гийн морд нь бол хурдны удамтай морд байсан байна. За тухайлбал эдгээр морд нь Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумынхаа 100 жилийн ойд шүтлэн насандаа үрээн аман хүзүүдэж байсан. За мөн хонгор дааг нь баг наадамд 2 ч удаа айрагдж байсан. Ирэх зуны наадамд бэлдэж байсан ийм дааг байсан байна. За мөн хар шүтлэн үрээн дааг нь наснаасаа уягдаж ер нь аймаг сумын томоохон наадмуудад хидэн удаа айрагдж ийсэн ийм хурдан удмын адуунууд байжээ. За тэгэхээр иргэд малчид малаа хариулгагүй орхихгүй байх, байнгын хараа хяналттай байх зэргээр малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай. За мөн с ижигтэй этгээдүүд аймаг орон нутгаар үзэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн зөвлөж байна.